Амар мэндэ. Мэлмээ тунгалаг өлмээ бат лагшин амгалан үйс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Өгөх хүн үнэгний сүлээр илдэг. Авах хүн үхрийн хилээр долоодог. Монгол ардын зүрэг. Амар санаа Баатрын домгууд. Манжин хаан 10 төмөн цэрэг илгээж Амар санаа Баатрыг дайлахаар явуулж цайрын уулын ар билийн борзон уулын өмнөх мухартын хүндэд буудаллаж гин. Манжин 10 төмөн цэргийг ахалсан жанжин нь Саарал гэдэг гин. Уг нь лид суусан учир элийн жанчинч гэдэг ажээ. Саарал жанчин угтаа Амар санаа Баатартай ив найртай байсан ажээ. Гэвч Манжин хааны зарилэгт тул арга буюу Амар санаа Баатрыг дайлахаар энд ирж цэрэгэ буудаллуулсан нь энэ юм гин. Амар санаа Баатар энэ чимээг сонсоод хүчээр тулах гэсэн боловч хааны цэрэгийн хүч их, өөрийн цэрэгийн хүч бага тул арга ухаанаар байлдахыг бодож олон сайд нартайгаа зөвшөлдсөж ийм нэгэн арга гаргасан гин. Баатар ухтаа Саарал жанжин луга ив найртай явснаа бодож түүнд бэлэг хүргэж эвсэх арга хэрэглэх мэхээр дайлахыг бодоод 200 цэрэгт 400 тэмээ хөтлүүлж нэг тэмээнд 2 үхэр тэгнэж түүн дотор хоёог зэвсэгтэй хошоод цэрэг хэвтүүлэн үхгийн хавхыг нь хааж бэхлээд 400 тэмээн эд бараа хүргэх болжээ. Үхгийн хавхаг таг. Саарал жанжин энэ чимээг нь сонсоод урдаар хүргэсэн бэлгийг нь авч дараа нь дайлж болно гэж бодоод бэлэг хүргэж ирэхийг зөвшөөрчээ. Саарал жанжин аргад нь унсныг Амар санаа мэдээд мөн дар бэлтгэсэн 400 тэмээнд 800 үхэр ачиж 200 цэргээр хөтлүүлж Саарал жанжны цэргийн хороонд хүргэсэн гин. Манжин хааны жанжны цэргүүд бүгдээр 400 тэмээ ачаа ирснийг үзээд тэмээний ачааг буулгахаар бүгдээр хүрч хэд хэдэн хүн нэгэн тэмээний ачааг буулгахаар болов. Тэмээг хэвтүүлж үхгийг буулгаад хавхагийг нь авмагц дотроос нь саадагтай хуйгалсан цэргүүд гарч ирээд Саарал жанжны цэргийг цавчиж алаад эхэлжээ. Манж хааны цэрэг ачаа буулгахаар ирсэн тул зэвсэгч үгүй, хуйгч үгүй дээр өнөөх тэмээн ачаа цэргийн хорооноос хол буусан тул хуйг зэвсгээ авч амжилгүй ихээр халагдаж яахын ч аргагүй болж байвгэн. Энэ үед цэргийн хороонд зэвсэг зэхэж байсан цэрэг мэдээд чимээ мэдүүлсэнд цэргийн хороонд үлдсэн их цэрэг нь зэр зэвсгээ авч тулдан байлдахаар ирэв. Амар санаа үүнийг үзээд арга бодов. Баатрын өөрийн бие нь их задаж шидтэй хүн болохоор зад байраад хурм өндөр оруулж үүл маань татуулсан гин. Шайган орсон хур мөндөр харанхуйн хар манан будангийн дотроос хааны их цэрэг. Наан чин Амар санаагийн цэрэг. Хүй, цаан чин Амар санаагийн цэрэг гэж будилсаар хин хинээ ялгаж чадахгүйгээр хоорондоо байлдаж 10 төмөн цэрэг нь чилж гин. Чилэх, дуусах. Саарал жанжин цэргийнхэн алагдаж дуусаж байхыг үзээд их зовж мөнхүү Амар санаагийн цэргүүд хэд байхыг мэдэж чадахгүй болоод үүл манан дотор зүгчигээ алдан сандрахта Бээжин рүү зүхтаасан гин. Баатрын цэрэгч дайрсан дээрээ хөөрч хөөсөөр алтай ууланд хүрч хүн морины бараа үзэгдэхгүй босонд тэндээ зогсжээ. Тэгээд Амар санаа Баатар алтан уулын оргил дээр гараад харсанд Саарал жанжин ганц биеэр ардаа нэг бяцхан цэрэг хөвгүүнийг сундалж Бээжин хотын хойд үүдэнд хүрч байхыг үзв. Амар санаа Баатар ном саадгаа алагдсан дайсны заяа мэдтгүй гэж хэлээд саадгаа сар шиг дүгрэглэн татаад өддөө сумаа тавиад орхисонд Баатрын саадгийн сум нь эдшид орсон мэт жийгэн отоход цэнхэр тэнгэрт цагаан зураас татаж чимхэж тавьсан хөвчийн чин хийсэн дуунд алтай уулын агуу дунтаж байсан арслан барс цочин сэрээд зулж гинэ. Баатрын саадгийн ном нисэж явсаар Саарал жанжин тусахын өмнө Саарал жанжин үүдээр өхсгээд ороход сум нь Бээжин хотын хойд үүдний хөшүүргийг нь тас нүхлээд туссан гинлээ. Саарал жанжны ард сундалж явсан хөвгүүнийг саадгийн сумын үзүр нь өлгөөд хоцорсон юм гин.
Баатрын харавсан сумыг суулж чадсангүй тул одоо болтол Бээжин хотын хойд үүдэнд хөшигдсэн хിവэр байдаг гин. Амар санаа Баатар зогсож байгаад Саарал жанжныг харавсан ориглыг Жанжин шовгор гэж нэрлэдэг. Энэ удаагийн дайнд Саарал жанжин дийлэгдэж 10 төмөн зэрэгэ алуулаад арай гэж амиа авч Бээжин оцсонд Манжин хааны уур их хурж урдах цэргээс 10% илүү цэрэг гаргаж Амар санаа Баатрыг амьд барьж иргэж зарлиг болсон гин. Тэгээд Саарал жанжин 100 төмөн цэрэг дайчилж дахин Амар санаа Баатрыг дайлахаар ирэв. Баатар урд нэг удаа аргаар дайлсан тул одоо дахин арга хэрэглэж чадахгүй болоод эрс тулалдан байлтгаар тогтож гин. Тэгээд Баатар газрын ашигтай байрыг эзлэж Эмээлийн голын ихэн Эбийн уулын ар бэлдэх бүрэгдэн голд Саарал жанжны зэрэгтэй тулалдав. Хааны зэрэг олон дээрээ хүч их тул бүрэгдэн голыг бүслэж хэдэн өдөр хэдэн шөнө тулалдав. Амар санаа Баатрын хүн цөөхөн хүчин баг боловч хааны зэрэгтэй тэмцэлдэж байв. Гэтэл хүн цөөхөн хүчин багаас Амар санаа Баатрын зэрэг байлдах тутамдаа цөөрч байлаа. Энэ байдлыг үзээд хааны зэрэг Амар санаа Баатрыг мухардуулж амьдаар нь барихаар хүчлэн байлдан байх үед Амар санаа Баатар дахин зад барьж морины онгон дилээс өмнө хөннаартай морины сээрээс хойтох нь будан манан татуулж хурм өндөр оруулсанд хааны зэрэг бас өвөр хоорондоо дайлдаж Амар санаа энд байна, Амар санаа тэнд байна, бариад ав гэж нааш цааш өмөлдөн шуугилдаж нэг нэгнээ алан хятан байх зур хэдэн зуун зэрэгтэйгээ зулаад явчихлаа. 100 төмөн зэрэг гаргаж Амар санаа Баатрыг барьж ис чадсандаа хаан ихэд уурлаж бүргэдтэн голын усан ширгэж бүрэгтэн голыг мод нь хувхаартугай гэж хараал тавьжээ. Үүнээс эхлээд бүрэгтэн голын усан ширгэж мод нь хувхаарсан юм гин. Энэ нь хааны хараалаас болсон юм гэдэг. Ийхүү хараал тавиад зогсохгүй бүргэдтэй гол болон шавгарыг төмөрлөж бүсэлсэн гин. Үүнээс эхлээд бүргэдтэн гол бүргэдтэн шавгар төмөр бүстэй болсон гин. Төмөр бүс нь одоо болтол байгаа гэдэг. Бүргэдтэн гол болон шавгарыг төмөрлөж бүсэлсэн нь үнэн гэдэг юм. Тиймээс Эбийн уулын бэлдэх бүргэдтэн гол нь одоо хагсуу мод бүр нь хувхаарсан байдаг. Амар санаа Баатар энэ чимээг сонсоод сэтгэл нь ихэд зовон хилжээ. Би бүргэдтэн гол болон шавгарт ус дахин урсаж мод дахин хөхөрсөн цагт ирж нутгаан хурааж авна гэжээ. Ингээд Амар санаа Баатар хизээ ирэх бол гэж монголчууд хүсдэг болсон гин. Хааны цэргийг дарж дийлсэн боловч өөрийн нутгаасаа гараад явсан гин. Тэгээд хааны цэрэг дахин ирж монголчуудыг алд талж байдаг тул монголчууд Баатараа санан хүсэж хөх начин бор гэдэг дуг дуулах болжээ. Энэ дууны үг нь ийм юм. Хөх начин бортой хөөрхий залуу Амар санаа. Хөвглөөд гарсан дайсныг одоо нэг даржээ. Буугийн сум бууралтай буугаад хүлэм зоригтой бужигнаад гарсан дайсныг одоо нэг дарж саадгийн сумаа сааралтай саатаад хүлэм зоригтой сахлараад гарсан дайсныг одоо нэг дарж. Та YouTube дээр Дулаан нэмэртэй подкастыг сонсож бас үзэж байна. Бичлэг таалагдж байвал лайк товчоо дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Та Дулаан нэмэртэйг ингэж дэмжихэд л болно. Амар санаа Баатрын домгуудаас. Баян-Улгийн аймгийн Булган сумын нутаг, Улаагчийн Булган голын дагуу болон их төмөрт хэмээх газруудад Ардын Баатар Амар санаа Манж хятадын дайсанд хөөгдөж Алтай нурууг давах замдаа авч авсан зарим хэрэглээ үлдээж нэрээ мөнхрүүлсэн гин. Ташуурхад, Гараацайд, Эмээлд, Хайст үзүүр, Тэмэн хүзүү нэртэй газрууд бий. Уг нэр бүхий газруудад Ташуур, Эмээл, Хайс, Тэмээний дүрстэй том хад байдаг. Үе жанжин тэргүүтэн манжид урвсан тул Амар санаа арга буюу Орос нутаг руу дутаах болжээ. Энэ үед манжийнхан Амар санааг барьсан хүнд
мянган лан өгнө гэж нийт даяар зарлжээ. Амар санаа зүхтаах замдаа чацаргандын хөх хөтөл төр амс гэж 3 чулуу тулж гал түлж аяны тоогоо тавьж ус цай хийж сув. Цай захаасаа буцалж эхлэх үед тулсан чулууны нэгэн дээр бууны сум тусчээ. Амар санаа хэрэг биш боллоо гэж босож цайгаа цацаж тоогоогоо ганцаглаж мордоод ухас хийжээ. Хэн буудав гэж бодсонгүй. Гэтэл хөх хөтлийн зүүнтэйг шар хамар химээх ууланд ав хөөж явсан бууч мөнх гихч хөтөл дээр утаа бур хийж байхыг сундаг шар дурангаар харж хол тусдаг хонин цахиур бууныхаа амны бүсийг нь чангалжээ. Амар санаа Орос нутаг руу зүхтахдаа хөх хөтлөөр давж дөрөвдийн нутгаар дайрч явжээ. Манжийн цэрэг хойноос нь мөрдөн хөөсөөр ачид нуурын орчим гүйцэгдэх шахав. Гэвчиг амар санаан хувилгаан шидтэй хүн байсан тул зад барьж дайсныг төөрүүлж ам гарсан юм гэдэг. Зад барих, хувцаар бороо хур өрөн буулгах, цас шуурга аадар манан тавих. Ховд увс орчмоор дуулагддаг амар санаагийн тухай дууны нэг нь Тэр уулын орой гэдэг дуу билээ. Уул дууны домгийг өгүүлбэл ийм юм. Амар санаа манжийн төрөмгийлэгчдийн дарлал зовлонд олон жил нухлагдсан ард түмэндээ эрх чөлөө олохын төлөө тэмцэж явсаар хамгийн сүүлд хатуугийн уулын мөнгөд цахиурын агууд ирж бүгсэн гэдэг. Манж хятадын төрөмгийлэгчдтэй олон хоног тулалдаж явсан тул морин нийцжээ. Ингээд дээрх агууд орогнож байхдаа өөрийнхөө нэг цэрэгт буу чөдөр хөө хуй гурвыг өгөөд нарийн голд амьдардаг байсан нах захынх руугаа надад хөл залгах нэг морь аваад ирээч гэж хэлээд явуулжээ. Амар санаагийн явуулсан элчин уг байдлыг нах захт нь хэлэхэд адуун дотроосоо багхан намхан биетэй дөнөн шарга морь зааж энэл хүрэх гэсэн газар нь хүргэх байх гэж хэлээд барьж өгчээ. Амар санаа ингэж морио солиод манжийн цэргийн бүсэлтээ сэм оргон гарч нууртын сэр харгаан ихэн гэдэг газар ирээд морь бие амрааж байтал хойноос нь манжийн цэргүүд хөөгөөд ирэхлээр сандарсандаа цахиур бууныхаа цахиурыг хаяад мордохдоо цахиур ихт бол гэж хэлээ зогтчихжээ. Тэгээд 100 мод хэмээх газар ирж морио төр амраан улмаар цааш далтын даваагаар даван зүхтэж явтал дөрөвдийн онгийн хушууны авж ноён Яман халтар гэдэг морьтой гүйцэж ирээд баруун хормоог нь цоо бүлэхэд амар санаа хэлжээ. Хартай хизүү ноён санж хойд үргүй болгоч хахир хатуу газар санж мөнх цаас нь тогтогч гэж хэлчихэд нэг юм зажилж торигчгаад Оросын хил рүү баригдахгүй орсон гэдэг юм. Амар санаа Баатрыг Оросын хил рүү орсны дараахан удалгүй их хур бороо орж салхи шуурга болон улмаар хархраа цагаан шовуутын оройд мөнх цаас тогтсон гэдэг түүхтэй юм гинвэлээ. Туулаа нэвртэй подкаст Амар санаагийн домгуудаас хүргэж байна. Зөвхөн YouTube дээр. Сагил сумын төвөөс баруун зүгт 16 км орчим зайтай Далтын давааны урдах уулын ард ташлангийн налууг дамжиж хярлан оцсон 3 км орчим урттай алсаас харахад үнэхээр нойтон шавар дээр гიშгчгсэн морины мөр шиг үзэгдэх цувраа модыг увсынхан амар санаагийн мөр буюу мөр мод гэж хүндлэн. Баруун Монголын Домогт Баатар амар санаа манжуутай дайтаж явахдаа чигээр зам бууруулан хөтөлж давсан гэдэг. Шудраг ариун хэрэг үүлийн төлөө явсан сайн үлсний мөрөөр нь байгаль ээж хүртэл цэцгээ дэлгэж модоо ургуулж мөнхөлдөг ажээ. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Туулаа нэвртэй подкастаа дэмжиж subscribe авчаад дарж сэтгэлээ үлдээгээрэй. Ингэснээр та намайг дэмжиж буй хэрэг юм. Мөн нүүр ном дээр Туулаа нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг мөн бас дагаарай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.